Гоё байсан. Оюутан болохоор ийм ажиллана. Нарийн болсноо. Төгсгөөрөө. Би насан туршээрээ болж ирнэ. Сэтгэл аим гоё байна. Ер нь бол бус галтгооноос бол өөр юм байна. Тэгээд бүх юм ангилалтай. Тэгээд ийм салаатын хүртэл ингээд тусдаа, бек бовдор ингээд бов хийх юм хүртэл ингээд тусдаа, хоол үйлдвэрлэх хэсэг нь тусдаа, мах яах нь ингээд тусдаа. Амар гоё байна. Бус галтгооноос бол амар онцгой юм байна. Амар ийм их замраатай тэгээ яг бүх юм яг ойлгомжтой тодорхой. Галтгоо үзэх болсондоо маш их баяртай байна. За тэгээ галтгоог нь үзээд явхад одоо ингээд хөтөж хийгээ тайлбар хийгээ явж байгаа хүмүүс маань бүх юм ингээд аягүй гоё, эвх зэгстэй гоё, маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгч байна. Бүх юм айгүй гоё замбраатай хүмүүс нь ч гэсэн айгүй гоё хоорондоо илдэг харилцаатай ажилладаг юм шиг санагдлаа. Энэ галтгоонд ирсэндээ баяртай байна. Үзэж харж байгааг юм надад үзлээ. Үнэхээр гоё байлаа. Ажиллахад бол маш таатай юм байна. Тэгээд том болоод насан туршээрээ тэгээ ирж ажиллахыг хичээнэ. Коллежийн Тогоочийн 3 дугаар курсын Моронбаатар гэдэг. Өдөр Өмнөг аймгийн Политехник коллежоос Тогоочийн 2 3 дугаар курсынхаа нийлээд 16 хүүхдийн мөрөлдөнтэй оюутлахад хурж туршлага судлаад бүлэгпний галтгоогоор ороод гарч байна. Энд авчраад ингээд галтгоодоо үзүүлээд олон хүнд яаж ажилладаг юм бэ, ингэж ажилладаг юм гэдэг үзүүлээд туршлага судлаад ингээд бидний гоё айгуу гоё тогттой байлгасан оюутлах хамбаг хамт олон ингээд та бүхэн ингээд айгуу баярлаа гэдэг хэлээ. За Өмнөг аймгийн Политехник коллежийн хоол үйлдвэрлэлийн багш Нарантай байна. Өмнөг аймгийн Политехник коллежийн хоол үйлдвэрлэлийн суралцагч нар оюутлагын сайт дээр болон бүлэгийн кейтеринг галтгоогоор танилцах нэг өдрийн аяллыг хийж байна. За энэ аяллын маань зорилго нь болохоор залуу хооч үе мэргэжилтийн дур сонирхолтой болгох, галтгоотой танилцуулах гол зорилго маань байгаа. Тэгээ энэ хүү аяллыг маань зохион байгуулахад маш их сэтгэл гаргасан. Бодит болох гээд гүн цэцэлцээ үзүүлсэн. Бүлэгийн кейтерингийн хамт олон тэр өдөрлгүүд мөн одоо food safety вэ талбай хариуцсан одоо менежерүүд одоо гэрэл цэцэг туяац зэрэг маш их баярлалаа. Аяллыг маань санхүүгээр дэмжиж оролцсон. Өмнөг аймгийн Тогоочтой холбооны тэр хүмүүнд оёо болон Тогоочтой холбооны хамт олондоо бас баярлалаа. Мөн Политехник коллежийн өдөрлгүүд мөн сургалтын албаны хамт олондоо мөн баярлалаа гэж хэлмээр байна. Энэхүү аялал маань цаашдаа уламжлал болоод ингээд явна гэдэгт бол миний хувьд бол итгэлтэй байгаа. Бүлэгийн кейтерингийн хамт олоннууд маань бас энэхүү саналыг маань бас хүлээж авах гэдэгт бол итгэлтэй байгаа. Энэ маань бидний одоо хойч ирээдүйн хамтлаг хийж байгаа маш чухал алхмаа гэж одоо миний хувьд үзэж байгаа. Мэргэжлийн бодит болгох ажлын талбар дээр ирээд яг яаж ажилтгийг, ямар дистрал байдгийг, ямар галтгоо байдгийг гэдгийг бол яг ажлын талбар дээр үзүүлэх нь бол хамгийн чухал байдгаа гэж бол одоо мэргэжлийн үний хувьд үздэг. Бидний хамт олон маань бас одоо маш өргөн цар хүрээтэй ажиллаж эхэлсэн байна. Би бас урд нь энэ оюутлагын сайт дээр уу Мазалай галтгоонд бас ажиллаж ирсэн хүний үед бас өчнөө шин ажлуудыг бас хийсэн байна гэж харж байна. Хүнсний сонголтууд болоод хоол үйлдвэрлэл дээр сервис хоолнууд бол маш их өргөн сонголттой орол гарсан байна. Энэ бол маш их давуу тал байна. Маш их одоо хөдөлмөр цагийг бол зарцуулсан байна гэж хэлмээр байна. Мөн одоо бүлэгийн кейтерингийн одоо танилцуулган дээр бас харж ирсэн 3 сая одоо хүн цаг гэдэг бол маш өндөр тоо. Тэгээд энэ цаг мөчид одоо аюул эрсдэлгүй ажиллана гэдэг бол одоо маш сайн зохион байгуулалттай маш өндөр одоо аюул эрсдэл хүчлэн сэргийлсэн баг хамталан ажилладаг юм байна гэж харлаа. Баярлалаа та бүхэнд. Мазалай хамт олонд нь ажлын өндөр ажиллая.